Энэ бүх төлөвлүүлж байна. Ярих ур чадвараа тэл. Зохиогч Гари Сейгл. Өгүүлэгч Энх болтын алтан гэрэл. Амаа захирах нь амжилтын эхлэл. Танд буруу ярьж алдаж байсан удаа бий юу? Хүн заримдаа өөрт төрсэн сэтгэгдлээ сайтар бодсны эцэст тайвнаар илэрхийлэлгүй самгарддаг. Тэрч бүхэл хамрын дор хагархай гэсэн шиг чалчна. Сэтгэгдлээ хамаагүй илэрхийлчгээд дараа нь өнгөрсөн борооны дараа цув нөмрөв гэгчээр тайлбар тавих юм уу? Өршөөл ирэх гэж оролддог. Нэгэнт өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд яалтаач билээ. Учрыг олж нөхцөл байдлыг сайн тал руу нэргүүлж тодорхой хэмжээнд харилцаагаа сайжруулж болох юм. Гэхдээ таны бодлогогүй байдал харилцагч талын чинь ой санамжид тэр чигээрээ үлддэг. Мэдээж ганцхан таач ийм алдаа гаргадаг юм бишээ. Алдар нэртэй одууд, улс төрчид, спортын тамирчид төдийгүй цуутай бизнесмен хүртэл уур ундууцлаа илэрхийлдэг. Согтуугаар машин жолоодож яваад баригдахаараа танхаарах, зохисгүй байдлаар тоглоом шоглоом хийх, хяналтын камерын өдөөс харж байгаад харах гэгчлэн янз бүрийн үйлдэл гаргадаг. Тэгээд бүх юм өнгөрсөн хойно сонин хэвлэл интернетээр тайлбар хийлээ гэхэд бусдад үлдсэн сэтгэгдлийг өөрчилж чадахгүй. Харин ч тэдний гаргасан алдаа хошин шогийнхны мөнхийн доог тохуу болж гар утсан дээр бичигдсэн үйлдэл нь хоромхон зур интернетээр дэлхий дахинд тарна. Ингэж ил хэдхэн цагийн өмнө төгс амьдралаар амьдарч байсан хүн ганцхан мөчөд гаргасан алдааныхаа улмаас амны зугаа болж гутамшигт байдалд ордог. Хэл ярианаас болж эвгүй байдалд орж үзээгүй хүн ганцхан боловч байх болов? Хараал хэлэх, худал ярих, эсвэл онц ач холбогдолгүй үед байр сууриа эрс хатуу хамгаалах. Улмаар харилцагч төдийгүй хамрах хүрээ байгууллагын нэр хүндэд муу нөлөө үзүүлэх нь бий. Ямаргүй байдлаар тоглоом шоглоом хийсэн улс төрч өөрийгөө болон гэр бүл намынхаа нэр хүндийг хүртэл гутаах нь бий. Сэтгэл хөдлөлөө захирч чаддаггүй удирдагч хүн доод ажилтнуудаа сэтгэлээр унгаж үйлчлүүлэгчээ өөрөөсөө холдуулна. Эцэст нь ажилласаа гарч байгаа юм уу? Халагдаж буй ажилтан мөнөөх удирдагчийн талаар хов жив цуу яриа тараадаг. Гэхдээ сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь хүний үндсэн мөн чанар. Тэгэд ч амьдралын эрч хүчтэй, ориглуун сэтгэлтэй, зоригтой үнэнч хүмүүс ихэвчлэн альвааг дотроо хадгалж чаддаггүй. Тийм хүмүүс үг ярианы алдаа гаргалаа гэд тэгтлээ их санаа зовох шаардлагагүй гэж үздэг. Байдал бүр дордлоо гэхэд уучлалт гуйгаад л болно гэж боддог учраас тэрэ. Гэвч үнэндээ үг ярианаас үүдсэн асуудлыг буцааж хэвдэн оруулна гэдэг тун хэцүү. Нэгэнт амнаас унчсан үгийг буцааж болдгүй нь харамсмаар. Хатны нууц хуйлдааныг хамаагүй ярил хохирол амсаж мэднэ гэж бодож явсан Пьер удаан хугацааны турш амаа хамхиж байсныг дээр өгүүлсэн. Хэрвээ хаан хамгаалахаар амлахал юм бол тэрээр эрх мэдлийг гартаа авахыг оролдож буй хатны нууц хуйлдааныг илчилж чадах байсан. Гэхдээ буруу хөдөлгөөл ерөнхий сайдын суудал бүхэл амь насаач алдаж болно гэдгийг ч мөн мэдэж байлаа. Та түүний оронд байсан бол яах байсан бэ? Нүүр тулан үзэлцэх байсан уу? Эсвэл чимээгүй амаа хамхих байсан уу? Хизээ нэгэн өдөр компани дээр чинь үүнтэй төстэй нөхцөл байдал үүслэе гэхэд амь насаа алдахгүй ч ажлын байраа алдаж болно. Хамт ажилдаг хүнийхээ алдаа бүрийг чичлээд байвал эсэргээрээ бүр хит эмзэг хүн гэсэн шүүмжлэлд өртөж ч магад. Гэвч хэлмээр байгаа үгээ дотроо хадгалж угаад эцэст нь ямар ч бодлогогүйгээр тесрэх нь тийм ч хүсээд байх зүйл биш ээ. Алинч сонгосон яаж ч боломгүй үр дүнд хүрэхгүй байх үе бий. Таагүй яриа хөөрөөг үгийн ямар нэг алдаа гаргалгүйгээр сайн удирдах арга байна уу? Юм л бол ууралчих гээд байдаг дээд албан тушаалтнаа эмзэглүүлэхгүйгээр үгээ хэлчих арга байдгийн болов? Өөрөөр хэлбэл хэлмээр байгаа үгээ асуудал үүсгэлгүйгээр хэлчих арга байдгийн болов? Танд толилуулан буй номын минь санаа инэ. Цаашлаад сэтгэлд тавгүй үгийг хэрхэн дамжуулах, гол санаагаа илэрхийлэхдээ эвгүй байдалд оруулах үгсээс хэрхэн зайлсхийхийг судална. Пьер өмнө нь хэлэлгүй төвчж байсан зүйлсээ гэнэтхэн ам алдан хамаагүй ярьснаас болж амиа алдсан.
Тэрээр маш ноцтой асуудлыг сайтар эргэцүүлэлгүйгээр олонд дэлгэж алдаа гаргасан. Нөхцөл байдалд автан бодол санаагаа захирч чадалгүй уур хилэн үзэн ядалтаасаа болж үгээ цэгнэлгүй хамаагүй ярьсан хэрэг. Бодолтой байж хаантай энэ тухайга ховжлон ярих ёстой байсан. Туйлын бодлогогүй зан гаргаж өшөө авах сэтгэлдээ дийлдэн амныхаа зоргоор хурцаар шүүмжилсэн. Эцсийн эцэстээ Пьерийн хэлсэн үг олон хүний амд амжсаар хааны чихэнд хүрсэн билээ. Түүний хэлсэн үг эхэндээ ийм байсан. Хэн намайг үгүй хийх гээд байгааг мэдхээргүй тэнэг хүн биш л дээ би. Харин тэр эмэгтэй миний дэргэд ердөө жаал охин л гэсэн үг. Тэгээд ч тэр Франц хүн биш. Тийм биз дээ. Одоо тэр тулаанд ялагдлаа. Дотроо юм боддог хүн л бол цаашид хар толгоогоо яаж хаацаалахаа бодох хэрэгтэй боллоо доо. Гэхдээ хааны чихэнд хүрэхдээ утга нь үндсээрээ өөрчлөгдсөн. Гоо сайхан хатантныг Де Парданьон тэнэг герман эмэгтэй гэжээ. Тэгээд зогсохгүй ер нь хаантан удахгүй хатныхаа толгойг авчил таарна гэсэн байх юм гэжээ. Яагаад ингэж утга нь гуйлгдсан юм болоо? Хэдэн зууны өмнө ч өнөө цагт ч хэл ярианы хэм маяг өөрчлөгдөөгүй. Үг нь олон хүний амд амжихаараа утга агуулга нь өөрчлөгдөх нь гарцаагүй. Анхнаасаа л Пьер буруу ойлгохдохоор үг хэлсэн. Жирийн хүмүүст түүний үг зоригтой, халуун сонсогдсон байж болох ч улс төрийн талаас нь авч үзвэл хаанд маш том доромжлол. Тэгэхээр хэн буруутай болж байна вэ? Пьер хэлэх гэснээ зохисгүй илэрхийлсэн төдийгүй түүний хэлснийг дэгстүүлж давсалсан нь нөхцөл байдлыг бүр дордуулсан. Ингээд л амаа захирч чадаагүйхэн төлөөсийг амь насаараа төлөв. Энэ явдлаас хойш олон зуун жил өнгөрсөн ч одоо ч гэсэн хүн хоорондын харилцаанд элдв асуудал үүссэн хэвээр. Роберт Сутан No Asshole Rule номдоо байгуулагдах асуудалтай хүмүүс дэг журам зөрчөөд эхлэнгүүт ажил таслалтын хувь эрс нэмэгддэг. Мөн хамт олонний уур амьсгалд ордож хүмүүсийн сэтгэл санаа тайван бус болж энэ байдал нь байгууллагын ашиг орлогод муугаар нөлөөлдөг гэж онцолсон байдаг. Ярих авьяас төрөлхийнх тул угаасаа ярих авьяасгүй бол яах ч аргагүй байна. Тиймээс хүний ярианы алдаа зуршил нь зан ааштай холбоотой учраас засах, захирах боломжгүй гэж юу? Амжилтанд хүрэхийг хүсэгч нь эсрэг талаа бухимдуулж буй өөрийнхөө үг хэлийн тухайд үргэлж сэтгэлэн зовж явдаг. Улмаар хэрхэн зүү зохистой ярьдаг болох вэ хэмээн санааширдагч яг тохирсон арга замыг олж чаддаггүй. Санаа зовлтгүй. Ярианы буруу зуршлыг засаж болдог. Харахад айж сүрдэм төрхтэй хүнч гэсэн эсрэг талын хүнийхээ сэтгэл санааг тайтгаруулан ярьж чаддаг аргад суралцж болно. Олон жилийн туршид би Америкийн бүх газар нутгаар аялж ярих урлагийн тухай сургажээ. Энэ хугацаанд бараг бүх аж ахуй нэгжийн удирдлагуудаас төрөл бүрийн туршлага судалж хоригдлуулсан. Улмаар үүсэд буй төвөгтэй нөхцөл байдлыг ухаалгаар зохицуулж давахын тулд юу хийх ёстой зөвлөгөө, заавруудыг мэдж авсан юм а. Энэхүү ном харилцагч хүнээ хүндэлсэн, хамтын ажиллагаан дээр суурилсан, харилцан ярианы орчныг хэрхэн бүрдүүлэх аргыг цаашид харуулах болно. Мөн зөрчилдөөн гарахаас эмээж үг яриагаа цэгнэн эсрэг талаа өдөөх сэдвээс аль болох зайлсхийдэг хүмүүст хэцүү харилцан яриаг хэрхэн амархан болгох арга барилыг заах юм. Тиймээс та ярих урлагийн маструуд асуудлыг хэрхэн шийдвэрлэж эсрэг талын хүнээ өөртөө хэрхэн татдаг нууцуудыг мэдж өөрийн төрлөх авьяасаа хэрхэн ашиглахыг олж мэднэ. Мөн мэдрэмж оюуныхаа чадварыг дээшлүүлж өөрийн төрлөх авьяасаа ашиглан харилцан яриагаар дамжуулан хүссэн үр дүндээ хүрч болох аргыг хүртэл сурах болно.